ever rescued anyone from a burning building before? Have you ever rescued anyone from a burning building before? За have you ever гэдэг асуулт бол чи эзэн нэгэн цаг тийм хийж үзэж байсан уу, ингэж байсан уу, ер нь ингэдэг үү гэдгийг асуухад хэрэглэгддэг үү? За тэгэхээр have you ever гэдэг араас нь үйлдэлийн хэлэх нь тэ rescue гэдэг нь болохоор аврах гэсэн үг. Rescued болонгууд өнгөрсөн цаг дээр anyone хин нэгнийг from a burning building. За burn гэдэг нь шатах гэсэн үг, building нь барилга гэсэн үг. Тэгэхээр шатж байгаа барилгаас from гэхээр тэр нэг юмнаас, тэрнээс, эннээс гэдэг утга. Before гэхээр өмнө нь. Чи шатж байгаа барилгаас хүн аварч байсан уу? 98 hot saves, highest on the force. 98 hot saves, highest on the force. 98-ыг аварсан. Highest on the force гэдэг нь high гэдэг нь өндөр гэсэн үг. Highest гэвэл хамгийн өндөр нь гэсэн үг. On the force гэхээр тэр гал унтрах ангигаа хэлж байгаа force гэдэг нь. Force гэдэг нь үндсэн үг нь ямар утгатай юм гэхээр хүчлэх, албадах гэсэн утгатай үг. Энэ тохиолдолд болохоор хүчний байгууллагуудыг ер нь бол force англи хэлээр тэгж хэрэглэдэг. Тэгэхээр гал унтрах ангийнхаа хамгийн өндөр тоотой гэсэн. Well, if Joey and I play with matches, we could get you up to an even 100. Well, if Joey and I play with matches, хэрвээ if Joey бид хоёр play тоглох with matches, match гэдэг нь болохоор шүдэнцийг хэлж байгаа. Тэмцээнийг бас match гэж нэрлэдэг ч тийм. Сагсан бөмбөгийн тэмцээн, хөл бөмбөгийн тэмцээнийг match гэдэг. За ер нь ийм ижил тэнцүү гэсэн утга илэрхийлдэг. Match гэдэг үг нь өөрөө тэнцэх гэсэн үг. Дээрэс нь холбох гэсэн утга байдаг. Эсвэл хос хоёр гэсэн утга байдаг. Энэ үг маш олон утга илэрхийлдэг. Matches гэхээр шүдэнцийг хэлж байгаа. Олон тоон дээр хэлж байна. We could get you up to an even 100 гэж байна. За тэгэхээр бид нар we could get you up. Чамайг дээш нь татах гэсэн үг тийм. Тэгэхээр to an even 100. 100-тай тэнцүү even 100 гэхээр 100-тай тэнцүү гэсэн үг. Яг 100 биш гэсэн үг. Yung 100-тай дүүцхүс гэдэг санаагаар хэлж байгаа шүү. Тэгэхээр хэрвээ Joey бид хоёр шүдэнзээр тоглол чиний тог 100-тай тэнцүүлж өгөх нь шүү дээ. Fire safety is not a joke, son. You're right, I know. Fire safety is not a joke, son. Галын аюулгүй байдал бол fire гэдэг нь гал, safety гэдэг нь аюулгүй байдал. Is not энэ бол тоглоом биш шүү гэж. Joke тоглоом. The son гэдэг нь хүү гэсэн үг байхгүй юу? Англи хэлэнд гадныхан ер нь эрэгтэй хүмүүс хоорондоо бие бинийгээ одоо би чамаас илүү ахмад гэдэг санаагаа son гэдэг үгээр илэрхийлцдэг тохиолдлууд байдаг. Тэгэнгүүт Chandler, you're right, I know. Таны зүгөө би мэдж байгаа. Look, I gotta go. I'm on call tonight. Look, I gotta go. I'm on a call tonight. За энэ өгүүлбэр болгоны урталд эсвэл well, эсвэл look гэдэг байгаа штэ. Энэ болохоор энэ үгнүүдийг яагаад энэ өгүүлбэрийн өмнө хэрэглээд байгаа гэхээр хин нэгний анхаарлыг татах гээд байгаа. Тэр ярилцж байгаа хүнийхээ анхаарлыг татах гээд байгаа. Хөө энийг хардаа. За тэгвэл гэд ийм маягаар хэлж байгаа шүү. Тэгэхээр энийг заавал одоо өгүүлбэрт нэг тийм амар хамааралтай үг бол биш байгаад байгаа. Зүгээр л өгүүлбэрээ эхлүүлэхдээ анхаарал татах зорилгоор хэлдэг гэсэн. I gotta go. Би явах ёстой. Одоо явлаа. I'm on a call tonight. Өнөөрөө гараатай гэж. Одоо ээлжээр ажилладаг шүү дээ, тийм Шингалан ангийнхан гэх юм. Бэлэн байдалд байх гэдэг утгаар бол хэрэглэгдэж байгаа гэсэн үг шин. Wow, he's cute, Phoebes, but I thought you just started dating the kindergarten teacher. За залуу явсан. Wow, he's cute, Phoebe. Тэр үнэхээр игдүүтэй юм аа. За cute гэдэг нь ер нь л игдүүтэй гэсэн үг. Гэхдээ ийм дажгүй залуучуудыг cute guy гэж хэлдэг. Тэр нь яг игдүүтэй гэдэг утгаараа биш. Ер нь бол боломжийн царайлаг дажгүй залуу гэдэг утгаар хэлж байгаа гэсэн. But I thought you just started dating that teacher. Гэхдээ I thought би бодсон тэ thinking гэсэн цаг. You just started. Чи дүнгиж эхэлж байгаа dating that teacher. Date гэдэг нь болохоор он сар өдрийг хэлдэг. Мөн дээрээс нь болцоог хэлдэг. Тэгэхээр болцож байгаа гэхээр dating болж байгаа гэсэн. That teacher. Тэр багштай. Би чаа тэр цэцэрлэгийн багш. That kindergarten teacher. That kindergarten гэдэг нь болохоор хүүхдийн цэцэрлэгийг хэлдэг. Тэгэд цэцэрлэгийн багштай болцож байгаа штэ гэж бодсон штэ гэж. Yeah, we're seeing each other tonight. 2 dates in 1 day? That's so unlike you. We're seeing each other tonight. We are бид seeing each other.
бие бинийгээ харна гэсэн үг. See гэж харах гэсэн. Each other бие бинийгээ гэж. Өнөөрэ. За тэгтээ өнөөрэ би тэр уулзна гэдэг санаа шүү. Харах гэдэг үг хэрэглэж байгаа боловч уулзах гэдэг санааг илэрхийлдэг. Wow, 2 dates in 1 day. Нэг өдөрт 2 болцоо. That's so unlike you. За энэ чиний хийдэг үйлдэл биш л байна да. Ер нь so гэдэг үг болохоор so much, so many гэхээр тухайн үгийг хүч оруулдаг тийм. А тэгвэл энэ дээр like гэдэг нь чам шиг гэдэг утгаас байдаг шүү дээ. Тэгвэл unlike you гэхээр чам шиг биш байна. Чиний хийдэг үйлдэл биш байна гэдэг санаа. I know. I'm like playing the field. I know. Харин тийм ээ. I'm like playing in the field. Field гэдэг нь бол юм хоосон талбайг хэлдэг. Жишээ манад бол Монгол улсад хөдөө гарангуут ийм филдууд ийм хоосон талбай газрууд байдаг штэ тий. Тэрийг ер нь field гэдэг. Тэгвэл дээрэс нь хөл бөмбөгийн талбай, саксны талбай, тоглоомын талбай бүгдийн field гэдэг үгээр хэлдэг. Тэгэхээр би талбай дээр тоглож байгаа юм шиг л байна. Like гэдэг үг ороод ирж байгаа учраас тийм юм шиг л тэгж байгаа юм шиг л гэдэг утгаар шигсэг. So, Phoebes, do they know about each other? So Phoebes, do they know about each other? Тэгэхээр энэ дээр болохоор so гэдэг нь тэгэхээр гэдэг утгаар орж ирж байна те. Тэгэхээр so гэдэг үг хэд хэдэн өөр нөхцөл байдалд өөр утгаар илэрхийлж явдаг юм шүү дээ. Phoebes, do they тэд гэсэн үг те. Тэгэхээр know about мэдэх тухай, each other өөрсдийнхөө тухай, бие биенийхээ тухай мэдэх үү гэж асууж байна те. Does a dog's lips move when he reads? Does a dog's lips move when he reads? Нохооны dog's lips урал move when he reads. За нохоо ном уншихад урал нь хөдөлдөг билүү гэж асууж байна. За энэ киноны энэ хэсэг дээр болохоор Phoebe энэ хариултаа өөрөө ч мэдлгүй хэлцдэг. Тэгэхээр энэ яриатай энэ харилцан яриануудтай ямар ч хамааралгүйгээр нэг юм хэлц үг, зөөр үг марк юм хэлцдэг. Тэгсэн чи Joey гайхаж байна те. Okay, no, they don't know. Okay, no, they don't know. За гүй тэд мэдгүй. I can't take it, you know? I'm always afraid one of them's going to catch me with the other one. Тэгээд Rachel Phoebe хоёр I can't take it. Би үргэлжлүүлээд чадахгүй нэ. I cannot-ing товчлол can't take it. Take авах гэсэн. Тэгэхээр энэ үйл явдал надад үнэхээр хэцүү байна гэдэг санаар хэлж байгаа. Цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдэг утгаар хэлж байгаа. I'm always afraid one of them is gonna catch me with the other. I'm always би дандаа afraid айх гэсэн. One of them хин нэг нь them тэд one нэг те of them гэхээр тэдний нэг нь гэдэг санаа шүү. Is gonna catch me. Catch гэдэг нь барих гэсэн. Catch me if you can гэдэг кино гэдэг шүү те. Чадвал намайг бариарай гэдэг. Тэгэхээр catch гэдэг нь барьж авах. Хойноос нь хөөцөлдөж байгаад барьж авахыг хэлж байгаа. Эсвэл дээрэс юм шидэхээр catch it гэхээр барьж аваарай гэсэн. Бити алдчихаарай л гэдэг санаа тийм. Me with the other. Хин нэгэнтэй нь хамт байж хахад нөгөөх нь намайг барьчихгүй гэж би айгаад байна. It's making me crazy. Well, hey, then why don't you break up with one of them? It's making me crazy. Намайг бүр галзуур болох нэ. Making гэхээр ямар нэг юм хийх те. Тэгэхээр намайг галзуу болгож байна гэдэг санаар хэлж байгаа. Well, honey, why don't you break up with one of them? Honey, хангар минь те. Why don't you? Чи яагаад тийхгүй байгаа гэдэг санаа. Break up. Салах гэсэн. Ер нь хосуу салахыг break up гэдэг. Ер нь break гэдэг нь ямар нэг юм хуглах, хэмхлэх гэдэг санаа байхгүй. The break up болохоор салах гэсэн. With one of them. Хин нэгнээс нь гэдэг сан. Тэгэхээр аль нэгнээс нь салчаач дээ. What happened to playing the field? Well, it doesn't feel like playing anymore. What happened to playing in the field? Нөгөө талбай дээр тоглох юу болсон бэ? Playing in the field, тийм. Well, it doesn't feel like playing anymore. Одоо тоглож байгаа юм шиг санагдахгүй болчлоо. Doesn't feel мэдрэх гэсэн үг feel. Тэгэхээр одоо тэгж мэдрэгдэхгүй байна. Тэгж санагдахгүй байна. Like playing, те? Like гэдэг нь тоглож байгаа юм шиг гэдгээр нь орж иж байгаа шүү. Playing anymore. It feels like work. It's like I'm working in the field. It feels like work. Одоо тоглож байгаа юм шиг санагдахгүй эсрэгээрээ ажил хийж байгаа юм шиг санагдаж байна гэж, те? Work гэдэг чинь ажил. It's like I'm working on the field. За түрүүн field талбай дээр тоглож байгаа юм шиг санагдчихсан бол одоо талбай дээр ажиллаж байгаа юм шиг санагдчихна. So, Phoebes, pick one of them. Yeah, which one do you like more? So Phoebes, pick one of them. Тэгвэл Phoebes, pick сонгож авах гэсэн үг. One of them.
Аль нэгийг нь. Тэгэл чи нэгийг нь сонгол доо. Yeah. Which one do you like more? Чи алинд нь илүү дуртай вэ? Which one гэвэл аль нь вэ гэсэн. Аль нь вэ гэсэн. Do you like more? Илүү more гэдэг чи илүү гэсэн. Тэгэхээр хинд нь илүү дуртай вэ? Vince is great, you know, because he's a guy, you know, he's just so burly. Vince is great, you know. За, Vince бол дайжгүй. Because he's like a guy. Яагаад гэвэл тэр like чи шиг те. Guy гэхээр ер нь бол нэг тийм эрэгтэй буюу эр хүн шиг гэж ярьдаг шүү дээ манай монголчууд. Нэг тийм. You know, he's just so burly. Burly гэдэг үг нь болохоор бидний амьдрал дээр нэг их хэрэглэгддэг. Гэтэ эрэгтэй хүнийг нэг тийм чирэг болчинлаг тийм эрэгтэйлэг хүнийг burly guy гэдэг хнаа. But Jason's really sensitive. Well, sensitive is important. Pick him. Yeah. Jason's really sensitive. Гэхдээ Jason бол маш мэдрэмжтэй гэж. Sensitive гэдэг нь болохоор ер нь бол үндсэн үг нь эмзэг гэсэн үг. Гэхдээ ярины хэлэнд юу гэж ордог гэхээр he's sensitive гэвэл эмзгээрээ ч орно, дээрэс нь маш мэдрэмжтэйгээрээ ч орно гэсэн үг. Well, sensitive is important. Pick him. Мэдрэмжтэй гэдэг чинь чухал шүү. Тэрний сонгочооч Chandler гэж. Oh, sure. Go with the sissy. Jason is not a sissy. Phoebe. Yeah. Тэмээting. За тэгсэн чи Joey тэндээс нь oh sure мэдээж. Тэг. Go with the sissy. За go with the гэдэг хэллэг нь юу гэсэн утгатай юм гэхээр тэрнтэйгээ хамт явж л ахгүй, энтэйгээ хамт явж л ахгүй гэдэг утгаар хэлдэг. Хин нэгний нэрийг хэлж болно, эсвэл ямар нэг үйлдэл хийдэг хүнийг хэлж болно, тэ. Тэгвэл тэрнтэйгээ л явж ахгүй гэдэг санаа. Тэр эрх хөөхөдтэйгээ сиси гэдэг нь болохоор ер нь нэг юм эрх хөөхөд жоохон нялцгар хүнийг хэлнэ. Тэгэхээр тэр эрх хөөхтэйгээ яв жаахгүй. Тэгсэн чинь Jason is not a sissy. Jason тийм эрх хөөхчиг биш штэ гэсэн чинь. Oh, no. I meant Chandler. Oh, no. I meant Chandler. За, гү би Chandler-ыг хэлсэн юм аа. Oh, no. I meant Chandler.